би оржлох уу гэд тэгсэн чи тэрэн дээр нэг тектоник буюу одоо электро дийлдэсэн. Тэгээ тэрэн дээр намайг оруулчихъя гэд. Тэгээ би өөрөө нэлээд хичээж байгаа. Тэгээ нуур зогсчихсэн. Яг бичлэгийн дор хөөрхөн бандаар шүү хичээг гэрээ гэл юм тиймэрхүү багтаалууд аюу хэдэг. Сайн мэцгэнөө IC-ийн маань үзэгчтэй. Намайг Баталзигийн Тэлмэн гэдэг. Тэгээ би одоо 7 дугаар ангид орно. Focus Entertainment манай entertainment-ийн 100-100 дээр бүжиглэхээр болоод Trishna ахын арт. Тэгээд би өөрөө болохоор би оржлох уу гэд тэгсэн чи тэрэн дээр нэг тектоник буюу одоо электро дийлдэсэн. Тэгээ тэрэн дээр намайг оруулчихъя гэд. Тэгээ би өөрөө нэлээд хичээж байгаа. Тэгээ нуур зогсчихсэн. Би бол яг бүжиглж эхэлсэн гэвэл 4 жилийн өмнөөс 8 настайгаас электро гэдэг бүжгийн төрлөөр их сүрэтэ гэж бүжиглж эхэлжсэн. Харин нэг ахаагаа дүрэж бүжиг 3 настайгаас сонирхож эхэлжсэн. Яг фристайл би өөрөө зохиож бүжиглдэг. Тэгээд тэрэн дээр болохоор одоо яг миний электро төрлийн basic буюу одоо ингээ үндсэн сүр хөдөлгөөнүүдийг сураад тэрийг ихлэ variation дах буюу чинь ийм хөдөлгөөнийг одоо өөрөөр те ингэж доош хөдөлгөх юм өөрчилж ингэж бидээ суулгангуудаа яг тэр ай явж байгаа штэ ай явж байгаа ингэж мэдрэмжээ өөртөө аваад тэгээд тэр мэдрэмжийнхаа дагуу ингэж амар гоё кайфтай бүжиглэе. Яг бичлэгийн дор хөөрхөн бандаар шүү хичээг гэрээ гэл юм тиймэрхүү багтаалууд аюу хэдэг. Бас заримдаа хийтүүд ер нь орж ирдэг. Их бүжиглдэг юм биш тураач мураач гээд охин юм шиг биш мэт гээд тиймэрхүү комментууд орж ирдэг. Тэгээд би өмнө ингээд шулуун урт төстэй байсан. Тэгээд тэр бахан охин шиг гэдэг комментуудаас олж юм dreadlock хийлгэсэн. Бичлэгийг яг ингээд Facebook ч юм уу IG ингээд гүйл явж байгаа гот яг миний бичлэгнүүд ингээд яг нөгөө миний чинь намсраа нурын дээр бүжиглсэн. Юу гэдэг Пав болохоор юу харин бид нар намсрын нурын тоглолтыг үлээж өгнө гэдэг альфа яах ингээд гэсэн чинь зарим одоо нэг тийм сошиал хаягууд ингээд шууд авангуудаа тэгвэл Жензигийнхэн болдоотрыг хүлээж байгаа маа гэдэг нэг баахан тиймнүүдсэн. Тэгээд би тиймнүүд харж байгаа дурггүй байдаг шүү дээ. Хүний бэлхийг ингээд дураараа авангуудаа шууд өөрийнхөө юм дээр тавьчихдаг гэдэг. Юм жоохон дурггүй байдаг. Хамгийн гоё санагдсан нь бол тайзан дээр болохоор сая яг Тришнахан үзүүлбэр дээр гарсан тайз миний яг анхны том тайз байсан. Бүжиглсэн хамгийн анхны том тайз байсан. Тэр юу амар гоё мэдрэмж өгсөн. Дуулах дуртай. Бас би өөрөө нэг уцаар бүтсэн дуу гэдэг нэлээд олон дуунд хийж гаргаж ирсэн. Тэрний түүх нь болохоор манайх нэг анх юу хоёул дуу их үгээ ярьж ирсэн. 12 сар болж ирсэн юм аа. Тэгээ за тэгээд манайх үгийн бичээд тэгээ band lab гэдэг утасны аппликейшн дээр бүтээр яг анх би дуулаад уцаар бүтсэн дуу гэд гаргаж ирсэн. Тэгээд ер нь одоо нэг 8 гаруй дуутай юу. Замарын хүзүүнө барано хой бүдүнэ чихээ зэтурхан гин аранов дару хүм бай гэж эш надад хэлсэн энэ чамд чигсэн хамаатай юм шүү. Шарвц мам түний харин намар том исэн уг нь баг наа хаяа загнуулна бихо аавын өгсөн арай флексин ахбал миний такси үзэн ядаж якси хэдэрсүүдэд мяхси яг баярлалаа гэж хэлээ да. Тэгээд одоо дэмжиж байгаа хүмүүс надад уран болдог. Харин одоо ингээд муулж байгаа юу би бол яг ингээд загвар намайг хата шүүмжилж байгаа юм уу те Рочи энийгээ цэцүүл гоё юм шүү тхих юм шүү гэд тийм шүүмжилж байгаа комментуудыг бол би үлээж авдаг. Харин намайг шууд муулаалтын ингээд энэ өстө бүдүүн хаа махаа гэл шууд хараагаад эхэлж байгаа хүмүүсийг бол би хүлээж авдаг.